За одоо хэдүүлээ компьютерээс суулгасан програмуудаа зөв устгах сурцгаая. За жишээ нь одоо энэ дээр байгаа програм одоо энэ байлаа гэхэд ингээд аваад хогийн саунд хийцнэр ч юм уу. Үгүй бол эндээсээ аваад устаа одоо шинэ ингээд дараад ингээд устгацснаар програм ч нь устчлаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бүрэн устгахын тулд яах вэ гэвэл иш орно. Тэгээд програм устгах иш орно. За ингээд энэ дотроос одоо дахиад хэрэггүй болсон гэсэн програмуудаа эндээс устгаж болно. Тэгээд жишээ нь за энэ гэж бодъё л та. Яг нь тоглоом нь энийг устгая. За маусныхаа баруун төвчлөөрөөр дараад за ингээд uninstall ингээд програм ч бүрэн устдал хүлээнэ. За ингээд саний энэ програм алгууллаа. За өөр нэг арга бол нэг ийм програм байгаа. Түрүүний дээр хичээл дээр ярьсан тэр Cyclone-оор эндээс ч гэсэн устгаж болно адилхан. Энэ бас нэг програм байгаа маа энэ. Absolute uninstaller гэдэг. Энэ бол ерөөсөө бүр компьютерт ямар ч уулмөр илтээлгүйгээр бүрэн устгана програмыг. Энэ аливаа програм устгахад компьютерт заавал уулмөр үлддэг юм гинүлээ. Энэ бол absolute гэж байгаа болохоор ерөөсөө ямар ч уулмөргүйгээр програмыг устгана. За энд за энийг устгая гэж одоо програм дээр дараад тэгээд энэ remove гэж энэ дээрээ л орчихно. За дахиад асууж нэр ингээс устгахыг хүсэж байна уу? Тийм ээ, uninstall. За ингээд нөгөө програм нь устнаа л гэсэн үг. Тэр энэ дээр байж байгаа ч одоо унтраачаад буцаагаад асаахт энэ байхгүй л байгаа. Шалгаж үзцгээе. Дахиад шиг орно. За ингээд түрүүний тэр програм та нар харж байна. Устдсан байхгүй. За ингэж програмыг бүр уулмөргүйгээр устгана.